Эрхэмсэг ноёд хадагтай нараа. Аимшигын биш түүхүүд цувралын 5 дугаар анги ороход бэлэн боллоо. Өнөө шөнө бид Cartoon Network-ийн нэвтрүүлсэн алдартай цувралуудын нэг болох Cobra чимээх нохооны хачирхалтай анимашны талаар ярилцах болно. Та тухлан сууж таалан сойрох нь. Энэ бол November 1. 1999 оны 11 сарын 12-ны өдөр маш сонирхолтой учир битүүлэг цуврал Cartoon Network-оор гарч эхэлсэн бөгөөд нийт 4 бүлэг 52 ангийн турш үнэн үзэгчтэй огт удаагүй гэдэг. Эхэлсэн бүхэн дуустдаг зам ясаар 2002 онд сүүлийн бүлгийн цацагдсанаар дуусгар болов. Уг нь хүүхдэд зориулсан байх ёстой анимашнтэй чимэх хайц гажиг элементүүд нэмснээр тухайн цаг үеийн ижил төрлийн бусад контентуудаас яалтчгүй ялгарч байлаа. Зохиол болон дүрийн шийдлүүд нь хүүхд багчуудаас ахуулаад насан туршид хүртэл таалагдаж бүх насныхаа үзэг хандлагатай болов. Тус цувралд Канзасын хаан ихтэй хүний хөлөөс зайд орших нэгэн байшинд цувралын мань голдурууд амьдарч байгаагаар дүрслэгдэнэ. Тэтгэвртэй гарсан хоёр хөгшөнгөө учир битүүлэг зүйлсээс ухаалаг нохоо аврах үндсэн концепттойгоор үргэлжилдэг. Энэхүү цувралын амин сүнс ба голдуурын зоригт нохоо Cobra Jim. Тэрээр маш аимхай ургуулсан бодох чадвар өндөр хөгжсөн нэгэн хэдий ч шаардлагатай тохиолдолд тайртай хүмүүсээ хамгаалахын тулд донжигийн таруулан зориг зүрхээ гаргаснаар олон аюултай зүйлсээс эзэдээ хамгаалж чаддаг. Cobra Jim энэхүү хандлага нь айдас ба зориг гэжийн холбоо хамаарлыг оновчтой өндөж чадсан гэдгээрээ онцлогтой. Туйлын зоригтой хүн гэж байхгүй. Туйлын аимхай нэгэн гэж байхгүй. Гагцгүй айдас зориг гэх сэтгэл хөдлөлүүдийг тэнцвэржүүлж чаддаг нэгэн л гэж байгаа. Айх үедээ айж зөв үедээ зориглох нь хамгийн оновчтой сонголт юм. Хитэг зоригтой байх нь тэнэглэл болж хитэг аимхай байх нь олон боломжийг алдахад хүрүүдгийг ойлгуулж чадсан чухал дүр юм. Дараагийн дүр бол гэрээ эзэгтэй буюу Muriel. Тэрээр маш дулаахан сэтгэлтэй их цайлган нэгэн ямагт Cobra-жийг халамжилж эрхлүүлэх бөгөөд сайн эзэн байхыг хичээдэг. Маш олон анги дээр Muriel аюулд орж Cobra-ж аврах хандлагатай байдаг. Сүүлийн дур бол Eustace. Товчондоо бол ядрын яштай үгэн. Cobra-жийг цаг ямагт шоглож илэглэх дуртай. Дураараа үйлдэл авч хамаг айг өөртөө дууддаг. Түүний эдгээр шинжүүдийн цувралд Muriel-с ч үл ач холбогдолтой. Cobra-жтай холбон тоглолт хийхэд хамгийн сайн тохирдог учраас тун чухал дүр юм. Энэхүү цуврал нь аимшиг элемент бол entertainment-ийг осуулснараа өрмөс сэдийч зарим ангиудад дотор харьцаалгам гажиг зүс гарах нь хэлбэг. Миний зүгээс танд хэд хэдэн ангийг санал болгож байна. Эхнийх нь бол Freaky Fred. 1-р удирлын 4-р ангийн 2-р хэсэг. Сэтгцэн эмнэлгийн хяналтанд байдаг нэгэн аюултай этгээд хайрт үеэлэгч болох Muriel дээр айлчилж байгаагаар энэхүү анги эхэлдэг. Eustace гэртээ зочин ирэхэд дургүй байгаагаа ил талд илэрхийлсээр байгаад тухтай бүслөө шилжихийн тулд Cobra-жийг Fred-тэй зүг нойлд төгжиж орхино. Тэгээд түлхүүрээ айх шалтак гарган гадуур зугаалгаар шийднэ. Харин энэ үеэр Cobra-ж нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсан сэтгцэн асуудалтай Freaky-ийн галзуу түүхийг хүчээр сонсонко хамаг үсээ хусуулан шаналж байгаа талаар өгүүлдэг. Дараагийн анги бол King Ramses. 1-р улирлын 7-р ангийн эхний хэсэг. Музейгээс эрдэнэ суралгаалаа зугтаж байгаа хоёр дээрэмчин Канзасын зам дээр давхиж байгаагаар энэхүү анги эхэлдэг. Юуг цагдаа нарт баригдахаа мэдсэн хоёр улгаач Cobra Jim байшингийн шуудангийн хайрцагны хажууд нөгөө эрдэнэсээ газар болон цагдаа нарт халбаар баригдахаар тохиролцов. Даанч цагдаа нар ирэхээс өмнө тэрхүү эрдэнэс торгцсон сүнс хоёр улгаачийг хумхын тус олгож орхино. Маргааш нь Cobra эрдэнэсийг олж гэртээ оруулснаар бүксүүл эхэлдэг. Болсон зүйл нь зүгээр л нэг дүрс хийсэн чулуу төдий зүйлж гэлээ. Зурагтаар энэхүү чулууг олсон хүнд 1 сая доллар өгөхөөр амснаар бөөн баяруулж байсан ч сүнс орогцсон чулуу гэдг нь мэдсэнгүй. Тухайн үед буюу 1999 оны сүүл 2000 оны ихээр анимашнгууд 2D төрслийг төлхөө ашиглаж байсан бол энэхүү ангийн сүнсний дүрийг 3D хэлбэрээр дүрсэлснээр олон хүний шар усыг босгож чадсан гэдэг. Тус чуулганд хоригдсон сүнс бол Египтийн фараон Ramses гэх нэгэн байсан бөгөөд мөнгнөөс болоод Eustace чулууг өгөхгүй байсан тул үеэр аимшигтай чанга чимээ болон зарцаан тарилт гэх 3 сорилтыг хэрхэн давж гарч байгааг 1-р улирлын 7-р ангийн эхний хэсгээс сонирхох боломжтой. Миний зүгээс санал болгож байгаа дараагийн анги бол 1-р улирлын 7-р ангийн 2-р хэсэг. Нэгэн шөнө Eustace-ийн хөл учиргүй захнаж байгаагаар энэхүү анги эхэлдэг. Тэгээд майцаар байгаа түүний хөл хавдаж эдэлж эхэлнэ. Muriel янз бүрийн аргаараа хөлийн номнох гэж оролдоод арга бараад эмнэлэг явахыг санал болгосон ч зөрүүд үгэн явсангүй. Eustace сурсан зангаараа сонио уншиж байгаад унтаад өглөө. Сэрээд ардалд түүний хөл итгэхийн аргагүй томсон байх бөгөөд хөлийн өрөөнүүд нь нам орсноор Eustace-ыг амьдаар нээдэж байгаагаар гардаг. Cobra Jim хөлний учрыг хэрхэн олж байгааг 1-р улирлын 7-р ангийн 2-р хэсэгт өгүүлдэг. Санал болгох 4-р анги бол Demon in the Mattress. 1-р улирлын 6-р анги. Энэхүү анги нь Muriel онлайн дэлгүүрээс матрас захиалж байгаагаар эхэлдэг. Маргааш өглөө шинэхэн захиалсан матрасан дээр унтсан Muriel-ийн зан авир гадаад үзэмж нь огцом өөрчлөгдсөн байх бөгөөд сүнс орогдсон матрас байсан гэдгийг дэндүү хожимдож олж мэдснээр тус ангийн хөгжилтэй үйл явдлууд хүрнэдэг. Cobra-ж сүнсэнд эзэмдүүлсэн эзэнээ аварч чадах болов.
Миний зүгээс санал болгох хамгийн сүүлийн анги бол Heads of Beep. 1-р улирлын 11-р ангийн эхний хэсэг. Энэхүү ангид Muriel ханиад туссан учраас хоол хийж чадахгүй болсноор Eustace Courage хоёр гадуур хооллохоор болж байгаагаар эхэлдэг. Eustace зөвхөн бөөргөр идмээр байсан учраас зам дагах нэгэн бөөргөрийн газрыг сонгосноор хэрэг явдал эхэлнэ. Тус бөөргөрийн газрын эзэн нь гахаа байх бөгөөд энэ нь уур амьсгалыг улам бүр тавгүйдүүлнэ. Ядаж байтал дөнгөж сая бөөргөр идээ сууж байсан залуу нойлын өрөө орох гэж яваад хэтэрхий удаж байгаа нь Courage-ийн хайцыг улам бүр нэмэгдүүлдэг. Тэр яг ямар учиртай бөөргөрийн газар болох талаар 1-р улирлын 11-р ангиас сонирхох боломжтой. Энэ хүрээд Courage The Cowardly Dog анимашны бидний бэлтгэсэн бичлэг өндөрлөж байна. Хэрв танд манай бичлэг таалагдсан бол лайк болон subscribe даш биднийг дэмжээрэй. Үүнтэй ижил төстэй контент үзмээр байвал November 1 Telecommunication channel-ыг сонгоорой.